За ингээд төслийг та бүхэн танилцуулъя. Ерөнхийдөө бол хоёр хэсэгтэй эхлээд бол улсын хурлын тогтоолын төсөл, за дараа нь болохоор төрөөс мөнгөний бодлогоор 20 онд баримтлах үндсэн жилийн төслийг танилцуулнаа. За улсын хурлын тогтоол бол хоёр хэсэгтэй байдаг. Эхнийх нь бол хавсралтаар төрөөс мөнгөний бодлогоор 20 онд баримтлах үндсэн жилийн төслийг батлах. За хоёр дахь заалт нь бол Монгол банк, засгийн газар, санхүүгийн зохицуулахаар хамтран хэрэгжүүлэх заалтуудыг бол тодорхойлдог байгаа. Үүнд бол энэ оны хувьд бол 5 заалтыг бол тодорхойлохоор бол тусгасан байна. За эдгээрийг товчхон та бүхэн танилцуулъя. За хамгийн эхний заалт бол мөнгө угаах, терроризмыг санхүүжлэхэд тэмцэх тогтцооны харилцан үнэлгээний үзүүлэлтүүдийг ахиулах тухай заалтын томьёоллыг бол тодорхойлсон байгаа. Та бүхэн мэдж байгаа. Аз номхон талын бүсийн байгууллагаас 2017 онд бол Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжлэхдээ тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээг бол хийгээд хангалтгүй гэж үнэлсэн учраас бол эрчимтэй хяналтад оруулсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд бол энэ эрчимтэй хяналтаас гарах шаардлагатай арга хэмжээнүүдийг эрх бүхий байгууллагатай бол хамтран хэрэгжүүлж байгаа. За 19 оны 10 дугаар сард бол ФАТФ-ийн чуулганаар бол саралт шагсаалтад орох эцсийн шийдвэр бол гарна. Үүний зэрэгцээ бол эх оны хувьд бол одоо энэ харилцан үнэлгээний 2 дахь удаагийн үнэлгээг ахиулах ажил бол үргэлжлэн хийгдэхэр байгаа. За тухайлах юм бол одоо үүнд бол олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ФАТ болон бүсийн байгууллагууд, бусад олон улсын байгууллагууд засгийн газруудтай хамтран ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлага байгаа. Үүний зэрэгцээ бол эрх бүхий байгууллагуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжлэхэд тэмцэх нэгжийн чадварыг сайжруулах, идэвхжүүлэх юм шаардлагууд бол байгаа. За дараагийн 2 заалт маань бол ерөнхийдөө бол гадаад дүрийн асуудлыг бүр төлбөрийг шийдвэрлэхтэй холбоотой заалтуудыг бол тодорхойлсон байгаа. За ерөнхийдөө бол бид бүхэн мэдж байгаа 10 оноос хойш Монгол Улсын гадаад дүр бол 4 дахин нэмэгдсэн. За эх 5 жилд бол бид нар бол 14.4 орчим тэрбум ам долларын гадаад дүрийн эргэн төлөлтийг хийхээр хүлээгдэж байгаа. Энэ маань бол гадаад валютын улсын нөөцөөс бол одоогийн нөөцөөс бол 3.5 дахин дүнтэй ийм дүн байгаа. Тэгэхээр бол энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар энэ том дүнг бол эргэн төлөлтийг бол мэдээж дахин санхүүжилтүүдээр хийх, өөрөөр хэлэх юм бол хөрөнгө оруулагчдыг татах юм шаардлага бол байгаа. Энэ маань бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн хадгалах, за эрсдлийг бууруулах, макро эдийн засгийн бодлогуудын уялдааг хангах, үүний үндсэн дээр дотоод нөөц болцоогоор зарим зүйл шийдвэрлэх, ихэнх нь бол дахин санхүүжүүлэх юм бол нөхцөл шаардлага үүсгэр байгаамаа. Ийм учраас бол олон улсын байгууллагуудын санхүүгийн болон техник тусалцааг л зайлшгүй авах шаардлага үүсэж байгаа. За дараагийн 2-ын 3 дахь заалт бол бас гадаад дүртэй холбоотой. Тэр дундаа бол Төв банкны гадаад дүрийг бууруулж Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг үржүүлэн саарлахтай холбоотой энэ заалтыг бол тодорхойлсон байгаа. Тэгэхээр нэгдүгээр улирлын байдлаар бол Монгол Улсын гадаад үр бол 30 орчим тэрбум ам доллартай тэнцэж байгаа. Үүний 7 орчим хувь нь бол Монгол Төв банкны гадаад дүр эзэлж байгаа. Төв банкны гадаад дүрийн дийлэнх хэсгийг бол ТТ-ийн банктай байгуулсан үндэсний мөнгөний тэмдэг төсөл цус бэлтгэлийн ашиглалт бол эзэлж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор нэгдүгürt бол өрийн үйлчлэгээний зардлыг бууруулах, өөрөөр хэлэх юм бол урт хугацаатай богино хүү багтай зээл рүү шилжүүлэх. За хоёрдугаарт нь богино хугацааны гадаад дүрийн дарамтыг бууруулах юм шаардлага үүсэж байгаа. Энэ маань бол мэдээж хэрэг эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах юм төсөл байдлыг үүсгэх юмаа. За ингийн тул мэдээж хэрэг дотоод болон санхүүгийн болон валютын зах дээр хэлбэлзэл үүсэхгүйгээр энэ спот бэлтгэлийн ашиглалтын хэмжээг бууруулах, боломжтой тохиолдолд бол урт хугацаатай хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх юм асуудлыг бол судлах, шийдвэрлэх юм асуудлыг бол хийхээр төлөвлөж байгаа. Тийм учраас мэдээж хэрэг энэ асуудлыг бол засгийн газартай хамтраж хийх учраас тогтоолын төсөлд бол тусгагдсан байгаа. За үүний зэрэгцээ мэдээж хэрэг одоо гадаад валютын албан нөөцийн маань хэмжээ бол
зохистой түвшинд бас хүрээгүй байгаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлага бол хэвээрээ байгаа. Тухайлах юм бол үндэсний аюулгүй байдлын үүсэл баримтлалт тусгасан хэмжээнээс бол 1.3-аас 2 дахин бага. За олон улсын валютын сангийн зохистой түвшнээс бол 3 орчим тэрбум доллараар л бага байгаа. Тийм болохоор энэ гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээг бас байгаамаа. За дараагийн заалт маань бол санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн олголтын зарчмыг олон улсын жишгт нийцүүлж хэрэгжилтийг хангах гэсэн заалтын томьёолоор бол тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр санхүүгийн зах зээлд оролцогч талуудын одоо мэдээллийн тэгш бус байдал, мэдлэгийн тэгш бус байдлаас болоод аль нэг тал нь хохирогч болох эрсдэл бас нэлээд байдаг. Өөрөөр хэлбэл одоо иргэн банктай энэ тэнцвэр харилцаанд оролцоход хүндрэлтэй байдаг. Ийм учраас бол олон улсад бол санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгийг тавигдах шаардлагатай стандартыг тогтоох, за санхүүгийн хэрэглэгчийн тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийн талаарх мэдээлэл үнэн зөв бодитоор үн төлбөргүй авах эрхийг нь хуулийн тодорхой зааж өгөх юм шаардлага байгаа учраас энэ залтыг бол тодорхойлж оруулж байгаа. За хамгийн эцсийн буюу одоо хамтарч хэрэгжүүлэх заалт маань бол энэ чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой заалт байгаа. Өнгөрсөн 18 оны 6 сард бол санхүүгийн доктортой байдлын зөвлөлөөс бол чанаргүй активыг бууруулах стратегийг бол баталсан, одоо бол хэрэгжүүлж байгаа. За энэ хэрэгжилтийн хүрээнд бол Монгол банк бусад байгууллагатай хамтраад бол шүүхийн шатанд үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, за барьцаан өрнгийн бүртгэл татврын зохицуултыг босронгой олгох, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, чанаргүй зээлийг худалдан борлуулах, зах зээлийн хөгжүүлэлттэй холбоотой хууль эрх зүйн зохицуултыг сайжруулах чиглэлд бол ажилласан. За мэдээж хэрэг үүнийг эх хонд бол үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа. За дараагийн хэсэг маань бол яг мөнгөний бодлого буюу Монгол банк дангаараа хэрэгжүүлэх заалтуудын томьёоллыг бол тодорхойлдог. За энд бол 3 зорилтын хүрээнд 9 заалт байгаа. Эхнийх нь бол мөнгөний бодлогын зорилтын хүрээнд бол та бүхэн сайн мэднэ. Өөрөөр хэлбэл инфляцийн зорилтын тодорхойлсон заалт байгаа. Өөрөөр хэлбэл 2020 онд бол 8%, дунд хугацаанд бол 6% орчим тогтворж болох юм зорилтыг бол тодорхойлж байгаа. За инфляц бол түвшинд хэлбэлцэл багтай буюу савлгаа багтай байх нь бол макро эдийн засгийн тодорхой бус байдлыг бууруулдаг. Тодорхой бус байдал буурах гэдэг нь бол бизнес хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад илүү дэмжлэг үзүүлдэг. Нөгөө талаасаа иргэдийн бодит орлогыг хамгаалах, өрхийн амжиргааг дэмжих юм ажил бүгдэлтэй учраас л Төв банк үндсэн зорилттой бол инфляцийн доктортой хэлбэлцэл багтай гэж тодорхойлдог. За эмпирик судалгааны үр дүнгээс харах юм бол энэ гол хэлбэлцэл үүсгэж байгаа хүчин зүйлсийг авч үзэх юм бол нэгдүгürt бол гадаад шок өндөртэй, өөрөөр уул уурхаагаас хамаарал өндөртэй түүхийн эдийн үнийн савлгаанд өртөмтгий манай эдийн засгийн процесс хамаарат бол валютын ханш гадаад шок бол инфляцийн савлгааг үүсгэхэд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. Үүний хажуугаар бол инфляцийн хүлээлт, за нийлүүлэлтийн шокууд бол инфляцийн хэлбэлцлийг үүсгэхэд бол голох нөлөө үзүүлж байгаамаа. За эх оны мөнгөний бодлогын хувьд бол мэдээж хэрэг энэ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах чиглэсэн эрэлтийн шалтгаантай инфляцийг зохистой түвшинд удирдах. За нийлтийн шалтгаантай инфляцийн хувьд бол түүний далайц дамжих нөлөөг тооцсон үндэсний үндсэн дээр болгон шийдвэрийг гаргах энэ чиглэл бол хэвээр хадгалагдана. За хоёр дахь заалт бол энэ макро зохистой бодлогын холбоотой заалт байгаа. Тэгэхээр бол бид нэр өнгөрсөн оноос эхлээд энэ макро зохистой бодлого хэрэгжүүлэх шинэ функц бол Монгол банкнд бол нэмэгдсэн. Энэ зорилгоор бол бид нэр өөр урлагийн харьцааг бол банкудад хэрэгжүүлээд амжилттай одоо хэрэгжүүлээд хэрэглээний зээлийн өсөлт бол тогтворж ирж байгаа. За үүний зэрэгцээгээр бол макро зохистой бодлого маань өөрөө бол ирээдүйд ч гэсэн бодлого. Өөрөөр хэлбэл банкны системийн эрсдлийн үнэлгээг хүлээж бүрнээр хийж тэр эрсдлийн бусад секторт нөлөөлөл за макро зохистой бодлогын хэрэгслүүдийн нөлөөллийг урьдчилан тооцох юм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энэ одоо шинжилгээний арга зүйг эх хонд хөгжүүлэхэд бол бид нэр илүүтэй анхаарахаар төлөвлөж байгаа. За дараагийн заалт бол та бүхэн хамгийн сайн мэддэг өөрөөр хэлбэл олон нийтэд харилцааг өргөжүүлж Төв банкны мөнгөний бодлого өрнөлийг сайжруулах ийм зорилготой заалт байгаа. Тэгэхээр
Энэ заалтын хувьд бол мэдээж Монгол Төв банкны ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх замаар Төв банкны хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, улмаар мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх юм зорилготой заалт. За энэ хүрээнд бол бид нэр олон сувгаар дамжиж олон нийтэд харилцах хэрэгслүүдийг ашиглаж та бүхэнд бодлогын шийдвэрийн үндслийг тайлбарлах, өр нөлөөллийг нь тайлбарлах юм ажлуудыг бол тогтмол хийж ирж байгаа. Энийг бол үргэлжлүүлэн хийнэ. За дараагийн 2 дахь бүлэг заалт бол энэ санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд хийгдэх 3 заалт бол тодорхойлогдсон байгаа. За хамгийн эхнийх нь бол энэ банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинтгэлийг үргэлжлүүлэн хийх заалт бол тодорхойлогдсон. Монгол банк бол бие даасан 10 гаруй хуулийг багтаасан банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийг бол батлаад хэрэгжүүлээд эхлээд явж байгаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, банкны тухай хууль, үндэсний төлбөрийн системийн тухай хууль, хадгаламжийн даатгалын тухай хууль, мөнгө угаах терроризмыг тэмцэх тогтолцооныг сайжруулах тухай холбогдлолтой хуулиудад бол боловсруулан улсын хурлаар батлуулаад бол хэрэгжүүлэн явж байгаа. Үүнийг зэрэгцээ бол эх онд бол бид нэр санхүүгийн зах зээлийн дэд бүтц, санхүүгийн жуулчлалыг өргөжүүлэх, за тэгээ санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах чиглэлээр бол холбогдох хуулиудын төслүүдийг боловсруулж хууль санаачлагчид бол уламжлахаар бол ажиллаж байна. За 2 дахь санхүүгийн төвтэй байдлын хүрээнд хийгдэх заалт маань бол банкны эрсдэл таах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бол заалт бол орж ирж байгаа. Монгол банк бол банкны эх 3 жилийн бизнес төлөвлөгөөг дээр үндэслээд төлбөрийн чадварт учирч болзошгүй эрсдлийг тогтоож урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол авч эхэлсэн байгаа. Үүний зэрэгцээгээр бол банкнд үүсэж болзошгүй өөрийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан чанартай хөсвөрөөр бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Үнийг бол хэрэгжүүлнэ. Энэ маань бол эрсдэл таах чадварыг нэмэгдүүлнэ. За 2 дахь чиглэл нь бол банкны хувь эзэмшлийн төвлөрөл бол манай банкудад өндөр байгаа. Тэр дундаа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоо бол маш цөөн байгаа. Үүнээс шалтгаалаад бол банкны зохистой засаглалын зарчим, дотоод танилт алдагдах, за дээр нь үйл ажиллагаанд нь сөргөө нөлөөлөх эрсдэл бол байдаг. Олон улсын туршлагаас харахад тийм учраас банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, шинэ хөрөнгө оруулагчдаар дамжуулан банкны өөрийн хөрөнгийн бүтэц чанарыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх энэ бодлогыг бол шатраатай авч хэрэгжүүлэхээр бол төлөвлөж байгаа. За үүнд бол гол нь бол банкуудын нээлттэй компани хэлбэрт шилжүүлэх, их судлах, за олон нийтийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх юм зорилготой байгаамаа. За дараа 23 буюу төвхөртэй байдлын сүүлийн заалт бол энэ манай банкны хэн шалгалтай холбоотой заалт байгаа. Өөрөөр хэлбэл эх онд ерөнхийдөө банкны зохистой харьцаа, активын үнэлгээ, ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлтүүд болон хэн шалгалтын хүрээнд банкудад тавьж байгаа бусад шаардлагыг Базелийн цуврал стандартыг үзүүлэн нэвтрүүлэх, түүндээ хяналт тавих ажлыг бол үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа. За дараагийн бүлэг заалт бол энэ санхүүгийн захын дэд бүтцтүүний институцийг бэхжүүлэх хүрээнд хийгдсэн тодорхойлогдсон 3 заалт байгаа. За эхний заалт бол үндэсний төлбөрийн систем нэгдсэн зохицуулалтыг бий болгох. За тэгээ финтек компаниудын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсруулахгүй болгох гэсэн тодорхойлолтоор томьёологдсон байгаа. Тэгэхээр бид бүхэн мэдээ сүүлийн жилүүдэд бол энэ технологи суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ бол санхүүгийн зах зээл дээр бол олноор нэвтэрч түүнтэй холбоотой эрх зүйн наривчлсан зохицуултыг хийх шаардлага бол нэмэгдэж байгаа. Үүнтэй энэ хүрээнд бол холбогдох хууль эрх зүйн зохицуултыг бий болгох, нэгдсэн төлбөрийн системийн хяналтыг сайжруулах юм зохицуултыг хийхээр төлөвлөж байгаамаа. За дараагийн нэг зорилт бол энэ бол шинээр орж тодорхойлогдож байгаа заалт. Өөрөөр хэлэх юм бол Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын системийг нэвтрүүлэх тухай заалт байгаа. Одоогийн Монгол банкны суурь бүртгэлийн систем маань бол бусад банкудтай харьцуулахад бол хоцрогдсон байгаа. Тийм учраас бол одоо бусад банкуудын өргөн хэрэглэж байгаа суурь бүртгэлийн болон
ERP согц системийг л Монгол банкны үйл ажиллагаанд эх 2 жилийн хугацаанд бол нэвтрүүлэхээр бол төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлснээр бол нэгдүгürt бол цаасан дээр суурилсан хүний оролцоо ихтэй одоо Нэгтлэн бодлого бүртгэлийн суурь бүртгэлийг бол татгалзаж Нэгтлэн бодлого бүртгэл хяналт тайлгналын нэгдсэн цогц удирдлагатай болсноор бол Монгол банкны үр ашигтай үйл ажиллагаанд бол дэмжлэг үзүүлнэ гэж бол харж байгаа. За хамгийн сүүлийн эцсийн заалт бол энэ олон нийтийн санхүүгийн суурь мэдлийг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм заалтын томьёол тодорхойлогдож байгаа. За энэ бол мэдээж хэрэг жил болго уламжлалаа явагддаг өөрөөр ийм заалт байгаа. За баярлалаа. Явармас зөвхөн баярлалаа. Одоо та бүхэнд мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Эрдэнэбилэг танилцуулна. За бүгдөөнд өдрийн мэнд. 9 сард болдог мөнгөний бодлогын хорооны нэг онцлог байдаг та бүхэн мэдж байгаа. Мөнгөний бодлогын үндсэн чиглэл хэлцдгээр онцлог байгаа. Бодлогын одоо үгээ хэлцгээс гадна тэгээд сайн ургамал захирал бол их дэлгэрэнгүй ярьлаа. Ерөнхийд нь ингээ базаад үзэх юм бол манай макро эдийн засгийн бодлогод бол энэ донд хугацаанд чааштай энэ гадаад дүрийн удирдлагатай бол шууд холбоотойгоор явж байгаа. Тэгээд энэ гадаад дүрийг яаж удирдах уу, яаж тэрийг би одоо ямар орон цай бий болох уу, ямар хоримтлал бий болох уу, тэр хоримтлалаа бий болохын тулд эдийн засгийн ямар өсөлтийг авчрах уу, тэр өсөлтийг одоо нөхцөлдүүлэх, одоо бодит сектороо дэмжих, тэр санхүүгийн салбар нь юу байх ёстой, дэд үтс нь яах ёстой, тэгээд тэр санхүүгийн салбарыг төв банк нь яаж дэмжих ингээд одоо энэ төлбөр тооцооны систем байна, чанаргүй активын асуудал байна. Тэгээд энэ бүх салбарт нөлөөлж байгаа саарл жагсаалт тэр мөнгө ухалтай холбоотой туризмыг санхүүжүүлэхийн эсрэгтэй холбоотой энэ асуудлууд байгаа ингээд. Тэгэхээр ингээ аваад үзэхдээ бол энэ манай мөнгөний бодлогын үндсэн чиглэл бол энэ ойрын 3-4 жилийн тэр манай бодлогын зөв чигийг бол гаргаж өгч байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байхаа. Тэгээд өөр хоёр дахь асуудал нь бол манай мөнгөний бодлогын хөв бол бид нар өнөөдөр хоролтоод мөнгөний бодлогын 11% дээр нь бол хадгалах бол шийдвэр гаргасан. Тэгээд 8 сарын танаар статистикийн бидний харсан бах энэ 8 сарын жилийн инфляц бол 8.9% та улсын хэмжээнд бол гарсан. Тэгээд үүнд бол одоо мах хүнсний ногоо за ихтэй сургуулиудын сургалтын төлбөр тэгээд өөр бусад одоо төрийн зохицуулалттай тийм бүтээгдэхүүнүүдийн үн бол одоо сүрийн салуудад бол өссөн. Тэгээд энэ нийлүүлэлтийн шалтгаантай бол инфляцийг бол нэмэгдүүлсэн байгаа. За эрэлтийн шалтгаантай суурь инфляц бол харьцангуй доктортой байгаа. За тэгээд инфляц нөлөөлж буй хүчин зүйлс эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзээд одоо инфляцийг бол зорилттой түвшний орчимд тогтворж авах тийм төлөв бол хадгалж байна гэж ütсэн. Тэгээд энэ оны эхний хагасчид дуулуурхан олборлтын хэмжээ бол хүлээлцээс давсан. Бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал одоо нэмэгдснээр эдийн засгийн асуудал бол өндөр түвшинд бол хадгалагдсан байгаа. За өмнөх хөлдрөлтэй харьцуулахад бол тавхан мэдж байгаа энэ том гүрнүүдийн худалдааны сөргөлтөн бол одоо нэлээд гүнзгийрж байгаа. Тэгээ энэ гадаад орчны тодорхой бос байдал нэмэгдсэн байгаа. Цаашид энэ гадаад эрэлт энэ тодорхой бос байдалтай үүдэлтэй энэ гадаад эрэлт түгээдийн үн гадаадын шууд хөрөнгө оруулалттай дамжиж одоо дотоодын эдийн засаг сөргөөр нөлөөлөх бол эрсдэл бол ажиглаж байгаа. Тэгээ ийм дотоод болоод тэнцвэрийг хадгалахад одоо чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх энэ бүх секторын түвшин санхүүгийн нөөцийг хөрвүүлэх нэрсэлдэх чадрыг чадрыг одоо бэхжүүлэх шаардлага бол байгаа. Эдийн засгийн өнөөгийн байдал ирээдүйн төлөв түүн нөлөөлж хүчин зүйлс гадаад дотоод орчны тодорхой бос байдал эрсдлийг харгалзан үзээд одоо мөнгөний бодлогын хороо бол бодлогын үгээ бол 11% дээр бол өөрчлөлтгүй байхаа шийдвэрлсэн. Тэгээ уг шийдвэр нь инфляцийг зорилттой түвшний орчим тогтворжуулж эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой одоо нийцтэй ийм мэдээлэл бол мөнгөний бодлогын хороноос гаргаж байгаа. Тэгээд та бүхэнд бол хэлэл утсууд очих байх. Тэгээд зүүн талд бол манай мөнгөний бодлогын хэлтсийн захирал Түмэн Сэнгэл, манай Монгол банкны ерөнхий эдийн засгийн очир, манай мөнгөний бодлогын хорооны гишүүн Батсүх, миний бид тэргүүнд ерөнхийлж мөнгөний бодлогын хорооны гишүүн, манай мөнгөний бодлогын газрын дарга Баярдаваа, тэгээд манай мөнгөний бодлогын хэлтсийн захирал Урмал Сувт байна. Тэгээд асуултанд та бүхэнд байгуул хариулъя. Баярлалаа. За одоо асуулт хариулт хэсэгтээ оръё. За асуулт хариултыг туризм мөнгөний бодлогоор 2020 онд баримтлах үндсэн чиглэл, за мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн хүрээнд асуулт тавна. За асуултыг нэгсэн асуугаад тэгээд хариулт руу оръё. За Бүлэнбэр.
ирлээ. Тэгэхээр энэ инфляцийн талаас илүүг нь бол нийлүүлэлтийн өвчин зүйл за 3% жишээлх юм бол махны үн бүрдүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Төв банк засгийн газраас хараад бус үйл ажиллагаа явуулах ёстой байдаг ч гэсэндээ засгийн газартай хамтраад энэ яг нийлүүлэлтийн өвчин зүйлс дээр хамтарч ажиллаж ямар нэгэн бодлогын зөвлөмж өгч байгаа юу? Энэ инфляц ингээд энэ чигээрээ 10 гаруй хувьтай яваад байх нь юу нэг зөв хөндлөлт төр байр суурь үзмээр байна. Тэгэхээр Монгол улсын гадаад дүр яг өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувьтай яг одоо тэнцэж байгаа юм бэ? Тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд бол Азийн хөгжлийн банк гэдэг юм уу Дэлхийн банкны гаргасан судалгаанаас үзэхэд бол одоо Монгол банкнаас гаргасан энэ судалгаатай 10 орчим хувиар зөрж исэн юм асуудлууд гарч ирсэн л та. Тэгэхээр ер нь бол одоо нэг л Монгол улс гэдэг энэ эдийн засаг дээр хийж байгаа судалгаа маань 10 орчим хувиар ингээд зөрөөд байгаа асуудал нь одоо юунаас шалтгаалдаг? Яг мөнгөн дүнгээр тооцох юм бол өчнөө олон тэрбум доллараар энэ бол үнэлэгдэх зүйл гэж миний хувьд бол үзэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр тодорхой тайлбар мэдээллийг өгөөч. Гадаад төр дээр нэмж асуухад сая өндөр хүүтэй богино хугацаатай зээлүүдийг хүү багтаа урт хугацаатай зээлээр солих шаардлагатай байгаа гэж хэлсэн. Тэгэхээр хэдийн хэмжээний зээлийг ер нь ойрын хугацаанд ч гэдэг юм уу энэ 2020 он гэхэд одоо тийм ээ солих юм шаардлага байгаа болоо. За Монгол банкны зээл бол нийт зээлийн 7%-ийг эзэлж гин гэж байна. Тэгэхээр эдгээр зээлүүдийн одоо тийм ээ төлөвлөх хугацаач гэдэг юм энэ дээр бас төлөвлөгөө мэдээлэл үзүүгээр байна. Бид түрүүн нээлтийн хавганд хэлсэн ерөнхийдөө манай бодлогууд бол төсвийн бодлогоч дээр мөнгөний бодлогоч дээр энэ санхүүгийн салбарын давж байгаа бодлогоч дээр ерөнхийдөө энэ дунд хугацаанд 20-24 онд одоо төлөх хугацаанд дуусж байгаа өрийн удирдлагатай болоо шууд холбоотойгоор явж байгаа. Тэр агуулгаараа бол бид нар хоримтлал үүсгэх шаардлагатай гэж бол хараад байгаа. Тэгээ энэ нь бол одоо буудлын бүх чиглэлээр бүх дансууд дээр бол хоримтлал үүсгэх ёстой байгаа. Тэгээд тэр хоримтлал үүсгийг ингээ харах тэр зэрэг одоо тухайлбал санхүүгийн салбар дээр бол та бүхэн мэдж байгаа бид нар бол банкуудын өөрийн хөрөнгийг бол 100 тэрбум болох тийм шаардлага бол Монгол банкнаас тавьсан явж байгаа. За сая 7 сарын 1-ээс бол зохицуулсан шалгуур үзүүлэлтийн журмууд бол өөрчлөгдсөн. Тэр маань өөрөө ингээ банкны салбарт бол тодорхой хэмжээгээр тэр эрсдэл ах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор одоо шалгуур хэмжээндүүд өөрчилсөн байгаа. Тэгэхдээ бид нар бол одоо юу гэдэг үе шаттайгаар одоо ингээд 3 жилийн хугацаанд банкн дээр өөрөө ачаал өгөхгүй, банкн дээр ачаал өгөхгүй гэдэг нь өөрөө бодит сектор руу очих тэр зээлийн хэмжээнд бас ачаал өгөхгүйгээр тэгэхдээ эдийн засгийгаа одоо ингээд доктортой одоо өсөх тэр болцоог хангасан тэр одоо зохицуултуудыг хийж өгөөд бол одоо 7 сарын 1 хэсэг 7 сарын 1 1 сарын 1 хэсэг 1 сарын 1 зарим нь 20 оны 7 сарын 1 ингээд явчихж байгаа. За түрүүн уран суд бас захирал ярьсан тэр актив английн журам бол одоо яг хилцэгдээ явж байна. Манай вебсайт дээр байгаа. Тэгээд арилжааны банкуд болон олон нийт бол тэр манай журмыг хараад бол санал бодлоо илэрхийлэх болцоотой. Тэгээд энэ арга хэмжээнүүд маань өөрөө одоо Монгол банкны зүгээс бол одоо тэр бодит секторыг дэмжсэн тэр санхүүгийн дэд үтс тэр зуучлалын бизнесийг одоо зөв одоо зохистой тэр дэд үтсийг одоо хамгийн оптимальны хэмжээнд авчрахын тулд юу хийж болох вэ гэдэг дээр бол одоо бид нар бүгднийг нэг хийгээ явж байгаа гэсэн үг. Одоо тэр Монгол Төв банкны алдагдлыг бууруулаад байгаа нь ч гэсэн одоо тэр бодлогын нэг арга хэмжээнд нэг юм байгаа. Тэгэхээр энэ хоримтлалыг бий болгохгүйгээр энэ дунд хугацааны бодлогын зөв чийг нь хоримтлал бий болгохгүйгээр энэ асуудлыг бол одоо шийдэхэд хүндрэлтэй. Яг уу давуу тал үүснэ. Гэхдээ яг уу хоримтлал одоо За ямар ч тач Монгол банкны мөнгөний бодлогын хороо, бодлогын хүү хэвээрүүлдэг шийдвэрийг хөө гаргаад байна. За үргэлжлүүлээд бизнесийн түүцийн хөтөлбөрөөр өнөөдрийн анхаарал татсан голлох мэдээлэл ямар хөө мэдээлэл хүргэхийг томилъя. За Монгол банкны мөнгөний бодлогын хороо бол хүүг 11% хэвээрүүлдсэн. За улсын хэмжээний инфляц 8.9% хүрээд байгаа. Нийлүүлэлтийн хүчин зүйл махны үн голлон нөлөөлж байгаа юм а. Улуурхаан лицензүүдийг гэнт хомроглон цуцлах нь гадаадын хөрөнгө оруулагчдад буруу мессежийг өгнө гэж Монголын уулуурхаан үндэсний асоциац үзэж байна. 8 дугаар сарын байдлаар тусгай зөвшөөрлийг